За сайн бацгаана уу. Онлайн сургууль зөвшлийн төгс эрхлэн талууж буй ижүүгийн бодлого олон бодолтод тоолохороо. За нэг юм бодлого нь ижүүгийн 21 оны 1-р шалгалт шинжлэх ухаан физикийн бодлого 3C. За 6 нь болохоор ингээд өгсөн нэг гэрлийн хугарлын бодлого юм шиг байна те. Өгүүлбэрийг харсан чинь болохоор за зургт үзүүлсний дагуу агаар шил А, шил Б бүгдээрээ параллелаар хүрэлцсэн байж байлаа. За агарын хугарлын илтгэгчийн нэг шил А нь болохоор 1.7, шил Б нь болохоор 1.5-тай шилнүүд юм байна. Тэгээд агаараас шил А руу 60 градусын өнцөг үүсгэж орсон гэрэл шил А-гаас шил Б рүү орохдоо өөтөө өнцөг үүсгэсэн гинэ. Эндэр агаар байсан, шил А байсан, шил Б байсан ишигээ анх агаараас 60 градустай орсон. Тэгээд хугарлаа асуулт нь болохоор өөтөгийн тухай синус өөтөгийн утга нь хэд вэ? Тэ. За энэ дэр болохоор ямар амархан гэдэг юм бичиж. Ингээд хоёр гадар гуугийн завсар бай тэ. Энэ дэр нь болохоор нэг орчин байсан. Энэ дэр нь болохоор нөгөө орчин байсан. Одоо агаар ус хоёр байдаг ч юм уу, ус шил хоёр байдаг ч юм уу, шил өөрийн шилтэй байдаг ч юм уу тийм үү. За ийшээ ирсэн гэрэл яаж болох вэ? Гэхээр шууд буцаад ойж болно тэ. Бид нар төлөнд юм арахтаа угаасаа ингэж харж байгаа шүү тийм үү. Шууд буцаад ойж болно. Энэ дэр болохоор бид нар тэгтээ туссан өнцөг гэж болно. Энэ өнцгийг хэлдэг тэ. Энэ өнцгийг туссан өнцөг гэдэг. Туссан өнцөг нь альфа авах юм бол ойсон өнцөг нь туссан альфа байна. Заавал юм нөгөө гадрахтайгаа 90 градус үүсгэж ийж нормалт нь үүсгэж байгаа өнцгөө нэрлэж байгаа шүү. Түүнээс шинэ өнцгийг биш. За тэгээд нэг бол яхаа туслаа шууд буцаад ойж болно. Аль эсвэл хугараад орж болно гэж. Ишигээ. Хугарсан тий. Ойсон хугарсан хоёр хэлэх гэж байна. За ойсон гэрэл маань болохоор яг альфа өнцөг үүсгэж туссан юм бол альфа өнцөг үүсгээд ойчно. А хугарч орсон гэрэл маань болохоор яг дахиад энэ бас гадрынхаа нормалтай бета гэдэг тавьчихсан бол энд альфа өнцөг үүсгэж орлоо. Шууд ингээд ийм шулууны дагуу явахгүйгээр тий. Жохоо ишгээ хугараа авчиж бета өнцөг үүсгээ хугарчих чинь. За тэгэнгүүт энэ дээрийнх хугарлын илтгэгч N1 хугарлын илтгэгч N2 гэсэн юм байх хэвээр. N1 синус альфа тэнцүү N2 синус бета. Орчных нь хугарлын илтгэгч нь байна. Тэгээд нөгөө өнцгөн синустайгаа байж байна тий. Нөгөө хоёрдугаар орчных нь хугарлын илтгэгч нь өнцгтэйгээ энэ хоёртойгоо бетагаа нийтлэлтэй байгаа тийм үү? Энэ хоёр орчны хооронд завсар нь байгаа. Тэгэд энэ нэг нь болохоор альфатайгаа нөгөө талдаа байж байна. Энд дэр n гэдэг маань болохоор ерөөсөө c бахан бэ гинэ. C гэдэг маань болохоор вакуумд гэрэл дарах хүрдэг тийм үү? Вакуумд гэрэл дарах хүрдэг. Вакуум гэрэл тарах хурд маань хэдүүлээ 300 мянган км/сек лөө 300 мянган км/сек эсвэл 300 сая м/сек болох юм болоо. За тэгээд энэ V нь болохоор тухайн орчинд нь гэрэл ямар хард тий вакуумд биш энэ болохоор тухайн орчинд гэрэл тарах хурд нь гэрэл тарах хурд гэдэг чинь. Тэгэхээр гэрлийн хувьд бол хамгийн өндөр ирлээ байж болох хамгийн их хурд гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ вакуумд хурд нь болохоор энээсээ хамаагүй их байх хэрэгтэй байхгүй юу? Хамаагүй ихч байх зүгээр ер нь их байх хэрэгтэй. Тэгэхээр C-г V туулаа V нарай багахан тоо байгаа гэхээр энэ ядаж 1 гарах хэрэгтэй тийм. Энэ V нь бүр C-гээ тэнцүү байх юм бол 1. Эсвэл нэгээс бага тоо байхаар чинь 1.1 хэдтэй 1.1 хэдтэй ерөөс нь нэгээс их тоонод гарах гэдэг байхгүй их бай тэнцүү гэдэг чинь. Тэгээд агаарын үед болохоор энэ тэнцүү 1.0 гэдэг өгсөн. Нөгөөд нь 1.7 1.5 гэдэг өгсөн тоонод ногод нь тийм. Энэ тэнцүү 1.0 ч юм уу эсвэл 1.5 1.7 ч юм уу байх хэвээр. Тэгээд синус альфа синус бетад байгаа. За бодлого шууд ингэж харж байгаад хийчихье. Агаар дээр 1, А дээр 1.7, 1.7, энэ дээр 1.7. Нөгөөх маань 1.5 маань, B маань 1.5. Энэ дээр 1.5-тай, энэ дээр болохоор 1.1 зэгдэг. За эхлээд яах юм? Энд хугарлаа гэхээр энд эхлээд орж ирж байгаа өнцөг маань 60 градус байгаа. Гарч ирж байгаа өнцөг маань альфа гэдэг тавьчих юм бол эхний орчны маань тий хугарлын илтгэгч нь 1. Үржтэн синус нь болохоор 60 градус, синус 60 градус. Тэнцүүгээд нөгөө хугарлын илтгэгч маань болохоор хоёр дахь орчны маань хугарлын илтгэгчтэй 1.7 гэснээр синус альфатайгаа гэсэн үг. Эндээ синус альфаг нь олчулна. Синус чинь өөрөө болохоор 30 градус дээрээ 2.1-ийг 60 градус дээрээ язгуур дор 3-ыг бахан 2-ыг. Язгуур дор 3-ыг бахан 2 гинэ. Тэгэхээр би энэ дээр бол ингэж байна. 1.0 үржтэн язгуур дор 3-ыг бахан 2 тэнцүү 1.7 синус альфа гэж үчээд. А тэнгууд юу гэж байгаа? Язгуур дор 2-ыг ер нь ойролцоогоор 1.4-өөр бодчих болно. Язгуур дор 3-ыг бол
ойролцоогоор 1.7-оор бодчих болно гинэ. Тэгэхээр язгуур дээр 3-ыг 1.7-оор ойролцоолж болох юм бол би энэ язгуур дээр 3-ыг 1.7-д дараа хийчихдэг үү. Бахан готрхай юмуд авч үзсэн синэрийг дараа хийчих. Тэгэхээр нэгийг 2 дугаар гэсэн үг үстэй. Нэгийг 2 дугаар чинь 0.5. Тэнцүү синус альфа. Синус альфа 0.5 гэдэг чинь альфа маань 30 градус нь энэ нүтэй синус 30 дээр 2-ны гард юм чи альфа ерөөсө 30 градус юм биш үү гэж бодчихъя. Яг ойролцоолсон байгаа шүү. Тэгтээ 30 градус. Тэгвэл энэ альфа 30 градус байгаа юм бол эндээс энэ шулуун чи хоорондоо параллел байгаа шүү дээ. Тэгэхээр хоёр параллел шулууныг ингээд даяж харж энд гарч ирж байгаа өнцөг энэ гарч ирж байгаа өнцөгтэйгээ тэнцвэх хэрэгтэй байна. Нөгөө талаас энэ өнцөг чинь өөрөө энэ өнцөгтэй нөгөө босон өнцгүүд гэдэг шүү дээ. Ингээд цэцэн хахад энэ тал нь хоорондоо тэнцвэх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ өнцөг энэ өнцөгтэйгээ тэнцвэгээд энд альфа одоо орж иж байгаа юм бол энд дахиад альфа авах хэрэгтэй. Энд дахиад альфа авах хэрэгтэй гэх гэдэг байхгүй юу? Аль эсвэл ингэж хийсэн ч болно. Энийг нөгөө 90 градусаар нөгөө бичлүүлчихэд те. Тэгээ энэ 90 бол энэ 90-с нь альфа болно. 90-с цалгаад энийг дахиад альфа гэж хийсэн ч болно. Одоо хоёрдугаар энэ дээр тусаж байгаа өнцөг маань болохоор дахиад одоо альфа юм байна те. Дахиад бичлээ. Юу бичлээ? 1.7 синус альфа. Синус 30 градус ч юм уу тийм үү? Тэнцүү нөгөө талдаа дахиад 1.5 тань тэгээд синус өдөө. Синус өдөг нь болох гэдэг байна шүү дээ. Синус өдөг тэнцүү 1.7 хувахан 1.5 тэгснэ синус 30 градус нь буюу 2-ны 1 нь 1.7 хувахан 1.5 үржит нь 2-ны 1 ч юм уу 0.5 ч юм уу. За 1.7 1.5 байгаа юм бол би энэ хоёрыг нь хоёулыг нь 10-аар үржиж идэх. Тэгэхээр 17 болчих. Доотлолт нь болохоор 15 болчих. Үржит нь 2-ны 1-тэйгээд ерөөсө 30-ны 17 гэж авчих. Хариугаа болохоор 30-ны 17 гэдэг чинь яах вэ? 17-д ингэж жаа гэж бодож 30-д эхлээд үгүй байхгүй тэгээр өглөө 170 боллоо 5-аар өглөө 150-ыг хаслаа 20 боллоо тэгээд дахиад хин бож ирэх юм уу тэгэхээр нь 6-аар өглөө 180 боллоо дахиад 20 боллоо тэг нь боллоо дахиад 6-аар өглөө үнэтэйцээ 5 6 6 6 гэдэг үйлчлэг чиглэл юм гэхээр энэ юм болоо за тэгвэл энэ хариу нь зүгээд мэдчих хэвээр юм гэх юм болохоор үнэтэй гэрэл туслаа хугараад орлоо энэ дээр альфа энэ дээр бета тэнгүүд 1-р орчин 2-р орчин n1 синус альфа тэнцүү n2 синус бета байх хэвээр хугарлын хэл тэгэл өнөөдөр чиний гарч ирсэн өгнүүд хэр юу юм бол за агаар байна шил байна энэ бивэнтэйгээ параллелаар яхаа нийлцсэн байгаа гэсэн юм байна тий. Энэ дээр болохоор абсолют хугарлын илтгэгч гэсэн байна. Гэтэ ягаад абсолют гэж хэлснийг нь бол мэдэхгүй байна. Зүгээр л хугарлын илтгэгч n л үст тий. Тэгэд n болохоор бас юу лээ? Цэг хуах нь v гэдэг юм байл гэсэн тий. Энд вакуумд гэрэл тарж байгаа бол энэ болохоор тухайн орчинд шилэнд нь агаарт нь устна гэрэлнийхэн тарж байгаа хурд нь. Тэгэхээр бид нар болохоор шууд шилэндийнх 1.7-оор тарж ийна гэдээ өгцөн байх юм бол би эндээсээ тэгвэл гэрэл ямар хурдаар яхаа энэ шилэн дотор ч явж байгааг нь олж болно гэсэн үг шүү дээ. V тэнцүү яг цэг хуваах нь энэ болчих тийм үү? Энд хувааж байгаа үржиж байгаа хуваалаа гэдэг. Энэ цэг хуваах нь энэ гэхээр нэг 300 мянган километр эсвэл яхаа 300 сая метр секунд гэсэн юмгаа буцаагаад энэ одоо 1.1 хэдтэй одоо хуваач юм шүү дээ. Энэ болохоор орж байгаа өнцөг маань энэ дэр болохоор хугарал тэг гэрэл хугарсан гэсэн юм байна. За энийг скриншот хийгээд цэжлээд аваарай. Нэг план байла. Баярлалаа баяртай. Дараа дахин уулзцаая.